Сайн байна уу сонсогчдаа. Everways podcast-ийн эрүүл мэндийн дугаар инх үргэлж байна. Энэхүү дугаараар мөнгөөр эмнэлгийн сүлхүүн албаны дарга цогцлмаа ирсэн байна. Та өөрийнхөө тухай жоохон товч танилцуулах уу? За намайг Банзар Шахта цогцлмаа гэдэг мөнгөөр эмнэлгийн сүлхүүн албаны даргаар ажилладаг. За ерөнхийдөө сургалт төгсөөд сүлхүүн салбарт нийтдээ одоо 33 дахь жилдээ ажиллаж байгаа. За сүүлийн 20 жил нь болохоор яг удирдах сүлхүүн удирдах алтан туршилт одоо сургалт төгсөж ирээд сувилагчийн ажил хийж 10 жил одоо хийж исэн. За дараагаар нь ингээд удирдах алтан туршилт бол бараг 20 жил ажиллах гүйцэтгэж байгаа. Сувилагч одоо ер нь эмнэлгийн салбарт одоо дэд сургууль сураад төгсгөл маш удаан хугацаанд сардаг шүү дээ. Одоо бас сувилагч болохыг бодож байгаа хүмүүс ээж магадгүй ер нь хэдэн жил сураад одоо яг ямар дамжлагын дараа ингэж яг сувилагчийн анх гараа эхэлдэг бол одоо манай Монгол улсад бол дипломын боловсролоор 3 жил, бакалаврын боловсролоор 4 жил төгссөний дараагаар одоо сувилагч мэргэжлийг эзэмшээд ингэж гарч байгаа. За сувилагч гэдэг нэрийн дор бол сувилагч тусгай мэргэжилтнүүд гэдэг мөн энд бол бас хамаарагдаад явж идэг. Энэ дотор болохоор нөгөө лаборант, технологич, хөдөлгөөн засалч, барай засалч гэдэг ингээд салбар хамгийн анх одоо сувилгын сургуулийн сувилагч гэдэг мэргэжлээс энэ бүх одоо мэргэжлээс салбарлаж гарсан. Тэгэхээр одоо сувилгын сургууль маань одоо ийм олон салбар сүүлд бол бүр хөдөлгөөн засалч гэдэг хүртэл одоо гараад 2-3 дахь жилдээ явж байгаа. Тэгээд сувилгын салбар маань ийм бие даасан хөгжил дэвшлэн маш их одоо хурдцтай өсөж байгаа юм залуу шинжилгээ ухаан болж байгаа би бас дотроо бахархаж явдаг. Таныг та 30 хэдэн жил сувилагч байсан? 33 жил. Одоо сувилгын салбартаа би 33 дахь жилдээ ажиллаж байгаа. 33 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр энэ 33 жил гэдэг бол маш их хугацаа шүү дээ. Тэгээ энэ хугацаанд танд юм хөгжилтэй юм тохиолдчихсан болов ингээ ажиллаа хийж хахад. За ажил хийж хахад бол хөгжилтэй бас тэгэл энэдтэй тийм зүйлүүд бол нэлээд тохиолдож ирсэн л да. Ер нь дөнгөж сургуулаа төгсөөл хүн бол яадаг штэ эмч олно гэж одоо жоохон хүүхд цэцэрлэгийн хүүхдээс өсвөл одоо би эмч олно гэж ингээл ярьдаг. Нэг гой цагаан халаа зүүсэн, чанар зүүсэн гэдгээр л хүн төсөөлөд идэг болохоос биш. Яг мэрэгжил дээр гарч ирээд тэрний хүнд хэцүү, бэрхшээлтэй тэгээд бас баяр баясгалтай энэ бүх юм өчүүдийг бол хуваалцаж энэ дотор өөрөө бол амьдарч идэг. Хөгжилтэй дадлага хийж байгаа хавц дундаа яг сувилчийн сургуульд байхдаа дадлага хийж байгаа яг бидний тэр тариа ихэд ингэ шидэж тарихаар аюу гоё өвдөдгөө юм гэлээ гэдэг тэр юу аюух яригдчихсэн байхгүй. Тэгээд ингээд за яаж шидэж тарьд юм болоо гэдэг эмнэлэг дээр дадлагаар гарч байхдаа хүүхдийг нөгөө эхлээд ариун хөвөнгөөр ариутгачаад шидэж үзчихсэн. Тэгсэн чинь нөгөө зүү маань өсрэж явчихсан. Тийм зүгээр л ингээ шидчихдэм мах гэж бодож исэн тухай үедээ. Тэгэхэд нөгөө яг бас даралттай тийм тодорхой хэмжээгээр нөгөө арай зөөлж ингэж яа тийм мэдгүйгээр тэгээ дараа нь тэрийг яриад ангийнхандаа яриад манад тэгэхдээ тэгж тарьж үзчихсэн айгу нэлээд олон хүүхдүүд байсан. Би бас тийжсэн гэж хүмүүсээ амьдрал бас тийж тохиолдож идэв нэлээ. Тарцж байгаа шиг. Тэгээд чи нөгөө шууд буцаад тусарчдаг. Тэгээд тухайн үед нөгөө хүүхд маань арай том хүүхд байсан л да. 12 настай хүүхд байсан. Тэгээд надад ингээ гайхсан. Би өөрөө ч гэсэн сонин царайлаад тэгээд нөгөө зүгээ шууд юу яагаад бохирлоод тэгээд дараачихын яг. Гэхдээ одоо бол яг тийш тарих нөгөө нэг стандартаараа болвол шал өөр тийш тарих бол ерөөсөө одоо тэр чинь бараг 30 жилийн өмнө гэхээр шал өөр байгаа зү. За одоо миний сүлд сонсчихснаар одоо сувилгын албанд сувилагч их дутж байна гэдэг та тэр талаар юу гэж бодож байгаа вэ? За сувилагчийн хомсдол гэдэг асуудал зөвхөн манай орон төдийгүй дэлхийн нийтээр бол ер нь дутагдaltaй хомсдолтой байгаа гэж одоо сүүлийн одоо нэлээд хэдэн жил яригдж байгаа. Энийг бас эмнэлгийн салбар төдийгүй бусад салбарын ч хүртэл одоо яг энэ дутагдaltaй гэдэг юм байна гэдэг айгүйх мэдж байгаа. Тийм ч учраас өнгөрсөн жилийн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ жилийг 2020 оныг сувилагчийг дэмжих жил болгон зарласан байгаа. Тэгээд сувилагч мэргэжил хавардалтай дэлхийн одоо хаварсан мэргэжлийн эхний 10 мэргэжлийн тоонд
бол орсон. Тэгээд манай улсын хувьд бол яагаад ингэж бас дутагдaltaй байна вэ гэдэг дээр хэд хэдэн янз бүрийн судалгаанууд бол зөндөө гарч байгаа. Яг ингэ төгсөж байгаа сэвлэгч нараа ингэ ботхоор хөрөлцөөтэй юм шиг мөртлөөсөө яг эрүүл мэндийн салбар дээр яг тэд нар маань яг 100% очиж гин үү? Яг очиж төгссөн сэвлэгч нар маань мөн яг мэрэгчлэрээ доктортой ажиллаж гин үү гэдэг тал дээр болохоор ерөөсөө тийм биш. Хэрвээ яг тэр болгон бүгдээр яг доктортой ажиллаад төгсөлт болгон эрүүл мэндийн эмнэлгийнхаа салбар дээр очиод яг энүүгээр яах юм бол сэвлэгч бол хангалттай хүрэлцэхээр юм байгаа байхгүй. Тэгэхээр яагаад энэ доктор суурьшлийн асуудал яригадаад байна вэ гэхээр сэвлэгч мэрэгжлийн нэгдүгээрт нь цалин хөлсний асуудал гэдэг. Хоёрдугаарх нь ажлын ачааллын асуудал гэдэг тийм. Тэгээд энэ гуравдугаар нь болохоор нэр хүндийн асуудал. Тэгээ энэ хідэн асуудлаас болоод бас сэвлэгч мэрэгжил доктортой ажиллаж чадахгүй ийм асуудлууд бол нэлээд ярьж байгаа. Гэхдээ энэ жил ер нь манай орны хувьд шат дараалсан арга хэмжээнүүд бол ер нь авч хэрэгжүүлсээр л байгаа. Саяхан хүртэл одоо өчигдрийн мэдэн дээрээс нэлээд эрүүл мэндийн сайн гэрлэлтэй эрүүл мэндийн салбарын зарим сэвлэгч тусгай мэрэгчлүүдийн зарим одоо цалин 30%-аар нэмэгдлээ тийм. Ер нь бол шат үе шаттайгаар энэ болгон бол нэмэгдээд ингэж явж байгаа. Тэгэхээр за дээрэс нь сэвлэгч мэрэгжил яагаад ийм үн цэн нэр хүндийн асуудал бас яригдж байна гэхээр одоо бол сэвлэгч гэдэг мэрэгжлийг анх бол сэвлэгч бол эмчийн туслах юм аа, баруун гар юм аа гэдэг яригддаг юм. Тэгээд дунд мэрэгчлэнгүүдээ гэдэг байдал бол хүмүүсийн одоо юунд тийм ойлголттой байсан. Тэгээ одоо бол энэ тийм биш болоод хэдийн сэвлэгч бол бие дагсан мэрэгчл юм аа, нэгэн багийн гишүүд юм аа, энэ сэвлэгч юм гэдэг ойлголт гараад нэлээд дутсан боловч зарим нэгэн асуудал дээр бас яг энэ асуудал хэвээрээ байсаар байгаа. Тэгэхээр сүүлийн үед төгсөж гарч байгаа сэвлэгч нар маань ямар бодолтой байна вэ гэхээр төгсөж байгаа сэвлэгч нар маань ч гэсэн ингээд цалин баг төгсөөд ирэхээр айгүй олон төрлийн янз бүрийн ажил хийдэг. Дээрээс нь нэр хүнд муутай юм чинь ер нь амраахын дээд дороод эмч болъё, эсвэл өөр мэрэгжил эзэмшъя гэдэг нэг тийм бодол хүмүүсийн толгойд орчод байгаа байхгүй юу. Тэгэхээр сэвлэгч гэдэг мэрэгчлэрээ дагнаад одоо нэр төртөө ажиллаж одоо тий чадварлаг байж чадах юм бол тухайн сэвлэгч бол яг энэ мэрэгчлэрээ бакалавр, доктор өнөөдөр гэхэд Монгол улсад доктор сэвлэгч 16 байгаа. За магистр сэвлэгч бол одоо бүр 2-300 гаруй гарсан байна тий. Тэгэхээр өөрөө ингээд өсөж хөгжөөд энэ мэрэгчлэрээ ингэж үе шаттайгаар явах юм бол тий ахиж дэвшиж цалин мөнгө дээшлүүлж бас нэр төртэй ажиллаж болох юм а гэдгийг бас сэвлэгч нарт ойлгуулах нь аягүй чухал байгаа. Сэвлэгч одоо олон цагаар ажилладаг гэдэг чинь тэгж хэллээ шүү дээ. Та нөгөө яг сургууль төгсөө өөрөө тэнгүүд. Тэгэхээр сэвлэгч хүн хэдэн цаг ажилладаг бол дунджаа. Яг ер нь бол ажлын цаг хөдөлмөрийн хуулийн дагуу тий хөдөлмөрийн хуулийн дагуу бүхэл аль ч салбарт гэсэн тэгж ажиллана. Тэгвэл нэг онцлог нь болохоор эмнэлгийн мэрэгчлэнүүд байна тий тодорхой одоо зарим байнгын 24 цагаар ажилладаг байгууллагууд байдаг тий тэрний нэгэн адил эмнэлэг бол мөн инхийн манад одоо ажилладаг юм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ маань одоо 8-16 24 тий 24-48 гэхээ ээлж ирэмж ажилладаг. Зарим тохиолдолд одоо сая бол хүмүүс эмнэлгийн мэрэгчлэлтэн эмч сэвлэгчийг одоо ямар одоо мундаг одоо энэ цагийн бааtruуд гэж одоо сүүлийн үед яригдчихэж штэ тий. Тэгэхээр яг ингээд мэдэрж байгаа байхгүй тий хаанч байсан гэсэн одоо өвчин гэдэг бол тэв дэлхий дээр хэнийг ч ялгадаггүй мөнгөтэй ч мөнгөгүй ч баян ч ядуу ч тий хөгцсөн ч хөгжөөгүй ч өвчин гэдэг бол хаана л ирэх юм бол тэрийг бол ялгадаггүй. Тэгээд энэ дээр ямар ч хүн дээр одоо яг л тэр хүний төлөө ажилладаг хүмүүс бол эмнэлгийн мэрэгчлэлтэн эмч сэвлэгч нар. Тэгээ ерөн зүгээр миний бодол бол юу гэдгүү гэхээр сэвлэгч ер нь асарга сэвлэхгүйгээр ямар ч ангаах ухааны ололт амжилт эмчилгээ үйлчлэгийг одоо тий
дурдахгүй байхын аргагүй тий. Мэдээж энэ дээр эмчилгээ үйлчилгээ онцлогын дээр зөндөө ололт амжилтууд гарч байгаа тий. Тэгэхээр энэ хажууд заавалчгүй одоо сэвлэгчийн тусгай мэрэгчлэлтний үйл ажиллагаа ингээ хамтраад явж идэг. Тэгээ орчин үеийн ер нь хамгаах ухаанаас одоо сувилгын шинжилгээ ухаан яаж ингэж одоо дэлхийн хөгжлийн чиг хандлага руу хамгийн ихээр ортох вэ гэхээр ер нь л сувилгчийг бие даасан байдлыг одоо хөгжүүлэх тий. Ерөөсөө сувилгын бие даасан байдлаар хөгжих нь хамгийн чухал гэж боддог. Ингийн тулд одоо сувилгч тусгай мэрэгчлэлтүүд тасралтгүй сургалт. Байнгын тасралтгүй сургалт л одоо хийгдэж энэ маань болохоор хомсдолгүйгээр тэгэл өшөө цаашаа хөгжин дэвших явдал нь бол бие даасан байдлаараа хөгжөөд хамгийн чухал юм аа гэж би боддог. Тэгвэл одоо эмнэлэгт ажилладаг одоо эмч цэвэрлэгч нарт бол баярлаа гэдэг үг тий. Энд бол хамгийн их сэтгэлийг баясгасан одоо баярлуулсан тухайн өдрийн алжаал хичнээн ядарсан байсан гэсэн тий. Одоо баярлаа эмчээ баярлаа цэвэрлэгчээ гэж хэлэх бол бид нарт хамгийн их үнцэнтэй гоё байдаг. Ийм үгийг л одоо байнгын эм цэвэрлэгч нар маань сонсож байгаа юм бол ажлын маш их өрөөнтэй. Би цэвэрлэгч мэрэгжил гэдэг маань ганцхан цэвэрлж хүмүүсийн одоо хөгтөнд цэвэрлэгч гэхээр тариа гэдэг үг хамгийн түрүүнд орж ирдэг тийм. Тэгэхээр цэвэрлэгчийн мэрэгжил бол нөгөө бие даасан мэрэгжил гэдэг аа штэ. Гэхдээ яг энэ дотор айгүй олон мэрэгжил багтчихэдэг байхгүй. Юу гэхээр нэгдүгээр одоо юу хүнтэй харилцан сэтгэл зүйч нөгөө одоо эмч бол одоо өглөө үзлээ, орой үзлээ, шаардлага гарвал 2 удаа үзнэ тий. Сэвлэгч сая та хэллээ ш надад өдөрт 3 удаа иргэдэг байсан гэх. Хамгийн олон удаа харилцдаг. Тий хамгийн одоо өөрчлөлттэй ойр байдаг хүн бол сэвлэгч байдаг. За тэгэл ямар ч одоо хүн л юм чи хүний амьдрал юм чи яг энэ цаг үед хүнд стресстэй тий янз бүрийн юм тохиолддог тий. Гэхдээ эмнэлгийн ажилтан хүн болвол одоо яг хичнээн одоо ямар нэгэн асуудал гарсан юм байсан ч гэсэн хүчтэнтэй үйлчлэхтэй тухайн өөртөө байгаа бүх юм бол гадаа хайж орж ирдэг. Цагаан халааттай өмсөөл ижил орсон л бол инээмсэглэл нөгөө хүнтэйгээ уулзлаа таны би ямар байна яаж ийн гайгүй хонсон уу гэд ингээл ороход нөгөө өвчтөн маань хамгийн сайхан тийм тайвшрах тий ингээд нэг үг л ерөөсөө нэг сайхан үг хэлэхэд л нөгөө үйлчлүүлж байгаа хүнд маань аюул сайн. Тэгэхээр сэвлэгч өвчтөнд өөрийнхөө одоо яг ур чадвараараа тий дээрээс нь харилцаагаараа хандлагаараа сэтгэл зүгээрээ за дээрээс нь нөгөө дандаа эрүүл мэндийн боловсрал олгож идэг тий эмээ та тэгж уугаарай ингэж уул ингэ шүү тий та дасгал хөдөлгөөн хийгээрэй гарсныхаа дараа та энийг баримтлаарай гэд тий тэгээд энэ бүх үйл ажиллагааг цогцоор нь бас хүнд үзүүлж идэгээрээ айгүй нарийн одоо ур чадвартай тий ийм байхаар ийм мэрэгчлээ маа гэдэг бас хүмүүс ойлгох хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгээд эмнэлэг дээр бас зарим нэгэн бас тий зарим өөр тохиолдолд ч гэсэн би цэвэрлэгч нартай юу гэж хэлдэг вэ гэхээр яг цаг хугацаанд эмчилгээ эм тариа бол хийх ёстой юм аа. Тухайн хүн яагаад эмнэлэгт хэвтсэн юм бэ тий гэртээ байсан ч тэр хүн өглөө нэг юм уу орой нэг юм уу орой нэг юм уух тийм тохиолдол юу байна тий. Гэхдээ яг хуу ингээл яг эмнэлэгт хэвтэж байгаа юм гэхээр бүр яг цаг хугацаанд гэртээ бол нэг мэтгэд унтчих шүү дээ өглөө 6 цагт байсан цагийн дараа унт оройных нь мартчих гэл ингээл ийм тохиолдол гардаг шүү дээ тий. Яг эмнэлэгт бол бүр яг тэр нөгөө эмч цэвэрлэгчийн хажууд цаг хугацаанд эмээ уугаад тий ямар одоо хоол идэх хэвтэй нөгөө холбоотой тий ямар хүчнтэйгээ холбоотой энэ хоолыг идвэл энэ маань эрүүл мэндэд нь ямар юм те одоо өөх төстэй хоол энэ үү ундаа уугаад энэ үү чихэр жимсэдээ лаазалсан консервлсан бүтээгдэхүүн гэртээ бол хүн дурынхаа л юм хэрэгэлдэг манайхан ч одоо эмнэлэгт ихтгэрээ эргэлт гэл ингээл амар их оловч ирдэг шүү дээ. Бараг одоо нөгөө өөрийнхөө байх нөгөө хадаад гэдсэн хямраад ирсэн хүн бол өшөө өөр нь хямраад буцааших юм болдог тий. Тэгэхээр энэ дээр бол эмнэлэг дээр бол эмнэлгийн хоол бол яг л нөгөө тухайн өвчтөнтэй тохирсон тийм хоол байдаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэн энэ хоолныхаа асуудал дээр хувь хүмүүст одоо эрүүл мэндийн боловсрал олгох та ангил тэгвэл ингэ гэдгийг сувлэгч бас давхар энийг ингээл хэлээл явж байгаа. Энэ бол зүгээр л нэг тэгээд нэг үг хэлээд явж байгаа ш. Одоо хэлж байгаа үг болгоно маань нөгөө тухайн хүнийхээ эрүүл мэндэд хэрэгтэй л зүйлийг ингээд хэлээд явдаг. Тэгэхээр одоо
Анагаах их сургуульд орж байгаа, одоо совилгын сургуульд орж байгаа хүүхдүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо сургуулаа төгсөөд ийм бэрхшээл гардаг шүү. Тэгээд энийг яаж даван толох уу гэсэн тийм зөвлөгөө өгвөл. Миний түрүүнд хэлэхэд ер нь бол хүн дуртай ажиллаа, хүссэн мэргэжлээ эзэмшиж тэ яг дуртай ажил дээр гэсэн хүн амжилт гаргадаг гэж би боддог. Тэгэхээр хүүхдүүд маань ер нь сургуулаа төгсөөд мэргэжил ямар ч мэргэжил эзэмшсэн эхлээд одоо маш сайн мэргэжлээ судлах хэрэгтэй тий. Тэгээд энэ дундаа саяг анагаахын мэргэжил совилогч болъё одоо тий эмнэлгийн салбарт ажиллая гэж бодоод нэгэнт та шийдвэр гаргасан бол тий эрдэм ном одоо эхлээд мэдлэг чадвар эрдэмтэн багш нарынхаа заасан хичээл сургалтаа шамдан суралцсан тий дараа нь эрүүл мэндийн салбарт ороод ингээд ажиллана. За энэ ажиллахад ямар ч ажил мэдээж хэрэг тодорхой хэмжээний зүгээр бүх ажил нь шулуун дартсан замаар ингээд сайхан ингэж явдггүй бэрхшээл саад тий энэ бүхэн тохиолддог. Гэхдээ энэ бэрхшээл саад болгоныг та бүхэн бэлэг гэж бодоорой. Энэ бол дараагийнхаа одоо амжилтанд хүрэх одоо үйл ажиллагаанд чинь айгүй их сургамж тий бодож одоо дараагийнхаа ажилд анхаарах энэ бүх зүйлийг чинь бол сургамж болж идэг. Тэгээд эрүүл мэндийн салбарт хүмүүс амьдралынхаа хугацаанд одоо ингэж туслах юмсан, тэгж туслах юмсан, ийм сайхан буянтай ажлыг хийсэн. Одоо тэнд очиод нэг тийм ажил хийлээ гэд нэг өдрийг тэгж зориуллаа гэж ярьдаг ч тий. Тэгэхээр эмнэлгийн салбарт ажилладаг бид нар бол өдөр болгон энэ сайхан буянтай үйлс хийдэг шүү гэж би хэлмээр байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа энэ одоо дөнгөж төрсэн яраагаас эхлээд тий одоо азаа бурал одоо аав ээж хөвшөд настангуудаа одоо эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа энэ хүмүүсийн маань ажил үйлс байнга одоо эднэрийнхээ төлөө ингэж цаг наргүй ажиллаж идэг учраас ажил үйлс маань яг энэ хэрээрээ бүтэж баярлаа гэдэг үгийнхэн ард үргэлж одоо сэтгэлийн цэнгэл эдэлж ингэж сайхан явдгийг шүү. Тэгэхээр энэ мэрэгчлээ үнэхээр сэтгэлтэй тий хүмүүсийн эрүүл мэндийн төлөө нэгэн л зүтгэж байгаа бол та хоёргүй сэтгэлээр хандараа гэж хэлмээр байна.